хэлж байсан. Нэгдүгээр тухайлбал энэ өрлүүд яах юм бол үр суух гүн гэдэг бол хамгийн чухал. Ийм. Нөгөөх нь бол үрийн нормын. За үр суух гүний тохиолдлыг хэрвээ ийм тохиол ийм үргэлжлэлтэй байгаа тохиол энэ бариулаа. Энэ бариулаа хийгээд за үрээ Ташнико явуулаад үзсэн. Тэгээ үр чинь хэдэн сая бидрийн гүнд унжээр гэдгээс хамааруулаад. Гэхдээ энэний заавар энэ үрлүүрийн заавар бол надад байгаа учраас энийг та сүлд авч. За эсвэл өрөө авах үзээд энийг дээш нь доош нь явуулаад үр сохныг тавуулаад үзсэн. Үрийн нормын тохиолдол гэж. Үрийн нормын тохиолдлыг хийхдээ 1 гад 40 кг гэдэг юм. Эсвэл 40 ширхэг гэдэг. Ер нь сүүлийн үед яах вэ дандаа ширхэгээр ярьдаг байсан. Тухайлбал Улаанбуудаа өрн дээр ярих юм бол бид 3-аас 3.2 сая ширхэгийг ширхэг үрийг 1 гад талбайд хийж байгаа. Тэрэндээ та нар